бие амархан сүрэг тарган сайхан өвөлжиж байна уу? Монголын үндэсний радиогийн малчин нэвтрүүлэг лав гарагийн дугаараа нээж байна. Цаг үлрэлийн дагаад малынхаа тараг тавиргийг чамбайруулах гэж аль эсвэл гантай зудтай үед мал сүргийн онд мэнд оруулах гэж малчин түмэн маань отор нүүдэл баггүй л хийцгээдэг. За сүүлийн жилүүдэд бүр аймаг хөшөө алгасаж давсан алсын отор нүүдэлд явцгаалаа. Отор нүүдэл хийх буруу зүйл биш л дээ. Бэрхшээл их байна. Тухайлх юм бол айлын өвлжээ хаваржаанд ойртож, хөөгдөж туугдах, ходог усны гачаал маргаан. За тэгээд хамгийн аюултай нь бол малын халдварт өвчин их байгаа энэ үед өвчин тех аль эсвэл малын өвчнөтэй газар нутагт очиж буух зэрэг яриухтай асуудлууд олныг дагуулж байгаа. Энэ намар малын гоц халдварт шүлхийн өвчин их гарч байна. За тэр дундаа дагаад энэ паразит өвчин бол маш түгээмэл байгаа юм аа. Тиймээс бид энэ удаагийн нэвтрүүлэгт мал эмнэлгийн ерөнхий газрын зөвлөх малын эмч Эрхэнбаатрыг урьж ярилцсан юм аа. За ер нь паразит өвчин гэдэг нэлээд түгээмэл гардаг өвчин байдаг. Гоц халдварт өвчин, халдварг өвчнөөс нэлээд өөрмөц. Паразит өвчин гэдэг бол ер нь л мал амьтны биед шимэгчилж амьдардаг. Тэр нэг циклийн хэлбэртэй. Өвөл хүүдний үлрэлт бол ер нь их хэмжлэн малын биед өвөлжиж, өсч үржээд хавар тийш юм бол малын биеэс гарч ойчж тэр дараагийн үедээ одоо шилжиж үржих тийм замаар явдаг юм л өвчин байдаг. Тэгэхээр манай улсын хэмжээнд ер нь нийтийн 30 гаруй паразит өвчин бол түгээмэл гардаг. За энэний дотроос бол тэр хажигдах, ширхтэх, хамуурах, цахлаадах гэдэг одоо энэ олон гадна шимэгч байна. Түүнээс гадна одоо гидсэн дотор бол малын бие махбодд дотор шимэгч, туузан орхой, өрөнхийн орхой гэдэг их олон шимэгчлэгчид байдаг. За энэс урьдчилан сэргийлэхэд ер нь социализмын үеэс эхлээд 50-аад оноос одоо Сэвийн орнуудын тусламжтайгаар манай улс бол их туршлага хөрөнгөлүүлсэн. Социализмын үед ажиллаж байсан малын эмчнэр мэднэ. Хаврын 13 ажил, намрын 8 ажил гэдэг. Энэ бол голчлон одоо тэр угаалга, туулга, боловсруулалт гэсэн арга хэмжээнүүд байсан. Энд бол бүх айлууд малан бүрэн хамруулдаг. Хамруулагч тийм одоо хууль зүйн заалттай Мал улсын байсан, улсын хөдөлмөртэй байсан. Тэгээ энд бол ер нь малчид малын эмчнэр ч мөн мундаг сайн ажилдаг байсан учраас үндсэндээ 90 он хүртэл хугацаанд бол Монгол улсын мал сүрэг бол энэ паразит өвчнөөс эрүүлсэн гэж үздэг үндэстэй. Түүнээс гадна одоо зөвхөн паразит өвчин төдийгүй энэ угаалгын энэ бодисыг ашигласнаар тэр малын биед гадна талд нь тэгдэж явсан тэр халдвар төвчин үүсгдэг энэ зүрийн үүсгэгч нар бас арилдаг. Түүнээс гадна хот хороогоо ариутгадаг. Тэгээд тэр сэгзэмээ устгадаг. Ийм ажил бол үнэхээр хийгдсэн. Одоо зах зээлийн үе гарснаас хойш малчид бол малын хувьд гарснаар нүүх оторлох асуудлууд малчны өрөөл мэдлийн асуудал болсон л да. Мал эмнэлэгч хувийн болсон. Мал эмнэлэгч бас хувийн болсон. Тэгэхээр одоо энтэй дагалдуулаад хэлэхэд энэ бэлчээрийн хомостолч гэдэг юм уу, бэлчээрийн даац муудлаа гэдэг энэ асуудал бол малчны өөрсдийн хариуцлагатай холбоотой. Энийг дагаад халдваргүй паразит өвчин их гарч байгаа. Яагаад гэвэл тэр ерөөсөн буус үйлжнээс холддог. Жилийн дөрөв үйлрэлд өсрээд 10 км зайд нүүгээл тэрийг нэг отролцлоо гэж. Ойр орчимд бол ерөөсөн л талхагдлагчдаг. Тэр алсын сайхан бэлчээр соргог бэлчээр тэгээд усгүй газ талимд болоод одоо тэр нүүдгүй ийм их асуудал их байна. Тэгээ энэс холбоотой ерөнхийдөө л одоо их үлжээ бууцаантай ойрдог нутаг ус хол нүүдгүйгээс болоод энэ паразит өвчин бол ихсэж байгаа гэж юм ингэж үздэг юм. Догийн байдлаар ингэж харахад за голомт тентэргээд нөхцөл байдлыг дүгнж үзвэл одоо хаагур илүү гараад байна. Паразит төрлийн өвчнүүд бол ер нь паразит өвчин бол ихэвчлэн тэр чиг хур их ундаг, зончлог сайхан болдог, хөвд ургац их сайтай ийм газар нутгаар бол паразит өвчний одоо өөрийнх нь амьдрах тийм нөхцөл их бүрддэг. Түүнээс гадна бол өвлжөө бууцыг ариутгаалаг байснаас болж өвлжөө уусны тэр их олон жил дарагсан тэр дотор бол тэр
амьдрах тэр чадвар их сайн хадгалагдж байдаг. Тийм ээ. Өнөө л малын эмч нарын хэлж заншсанаар график төлөвлөгөөт ажил. Энэ л ажил төрлөн цаг тухайн үед нь намжуулсан хариуцлагатай малчин таны мал сүрэгт элдв халдварт болон халдварт бус өвчин халдахгүй. Ер нь бол бидний чинь 90-ад оноос өмнө чинь 6 сарын 15 гэхэд өвлжөө бууснаас гарсан байх хэвээр. 7 сарын 15 гэхэд ер нь бүх малаа ноосолсон байх хэвээр. Тэгээ 7 сарын 15-аас 8 сарын 15 хүртэлх хугацаанд малаа угаалганд хамруулсан байх хэвээр. Тэр хооронд бас өвлжөө буусныхаа хөрзөнг хохлоод хатааж гаргасан бууцсан өвлжөөн дээр ариутгал хийлгсэн байх юм шаардлагыг тавьдаг гэсэн. Одоо л тийм ямар ч шаардлага Хот халуурна гэж дөрвөл мэдээж ир хөрзөн бууцын зас янзлаг хөрзөнгийн ховлоогүй бууц халуураад байх шиг байгаа. Энэ бол бас л одоо тэр өвчин тавьч болох. Тэгэлгүй яах вэ? Тэр чинь ерөөсөө л тэр өвлжөө бууцыг нэгэсэндээ одоо бүр газар тариалан хүртэл ээлжээр амрааж байдаг шиг өвлжөө бууцыг бас л тэрийг хөрзөнгийн хохлоод зуны намрын хаврын тэр 6-7 сард бол бүрэн одоо амрааж явах хэрэгтэй шүү дээ. Хотон ариутгахын тухайд одоо ямар ариутгал хийх вэ? Ямар одоо бодис бэлтгэлний юу гэдэг юм бол одоогийн байдлаар. Ер нь бол ариутгалын бодис гэдэг бол тэр паразит өвчний эсрэг адилхан л да. Мал угааж байгаа тэр бодисоор ариутгаж байна. Мал угаахыг хотон дотор нь хийх юм бол илүү үр дүнтэй гэж боддог. Юуны өмнө одоо малаа сайхан үдээс өмнө сайхан дээшлүүлээд яг угаах өдрөө тэгээд хотон дотор нь тэр эм бэлдэмлийг сайхан найруулж бэлтгээд хотон дотор нь угаалгаад тэр өдөртөө бол хотондоо сайхан хөвтүүлж хонуулаад маргааш өглөөний эрт сайхан бэлчээрч гаргах юм бол тэр хот орондооч өөрийнхөө малдаж гисэн тэр шингэж хонох тэр их сайн талтай гэж ингэж үздэг. Ариутгалын бодисууд бол төрөл бүрээр байна. Тэр үед кирлин гэж байсан. Түүнээс гадна одоо гаднаас орж ирж байгаа олон төрлийн бодисууд бий. Ер нь бол дээхэн үед бол тэр кирлинийг их хэмжээгээр хийж хэрэгэлдэг байсан бол одоо нэг тоон усанд 1 литрийг хийх хэмжээтэй маш их өндөр тийм нэвтрэлтэй тунтай байгаа учраас тэр бол их үр дүнтэй бодисууд. Тэгээд нэг угаасан ариутгсан гэдэг энэ асуудлыг бол ингээ шийдчих юм бол их чухлаа гэж ингэж боддог. Гэх зэргийн одоо халдварт өвчнөөс урдсан сэргийлж болно. Халдварт бус өвчин бас одоо хүнтэй ялгаагүй мал тус байна. Энэ тухайд бас үйл үеийн судалгаа юу вэ? Гарч байгаа хандлага нь ямар байна? За тийм. Одоо манай улсын хүн амын 60% нь одоо сууршиж амьдарч байна. Өөрөөр хэлбэл нийслэл Улаанбаатарын 9 дүүрэг, 330 сум, 21 аймаг, тэгээд одоо 1800 гаруй баг, тэгээ уул уурхай хөөгдсөн олон хот суурин газарт ер нь нийт хүн амын 60% сууршиж байна гэж ингэж үздэг. За энэ сууршлыг дагаад бас мал сууршиж байна. Жишээлбэл одоо 60 сая мал гэвэл 10 орчим хувь нь одоо бас сууршмал хүн амыг дагаад одоо төв суурин газар байж байна. Тэгэхээр энэтэй холбоотой сууршсан газар оронд бол их хэмжээний хог хаягдал гардаг, химийн хорт бодисууд хаягддаг. Тэгээ уул уурхай хөөгдсөн газар бол үнэхээр энэ асуудал бол хүнд. Тэгээ энэ төв суурин газрыг дагаад мал тэр хог дээр бэлчээрлэх асуудал их байгаа юм л да. Хог хаягдал, хог идэх. Тэгээд гялгар цаас энэ тэр өлсөн мал одоо юу ч хаврын нөхцөлд бол юу л идчихдэг. Тэгээ төмөр энэ төв бусын хадаас хүртэл иддэг. Тэгээд одоо энэ малын гидснээс гарч байгаа юмнууд бол одоо энэ айхтар их малыг бэртэж гэмтээдэг. Тэгээд энэс холбоотой одоо бэртэл гэмтлийн өвчин, тэгээ хордлогын өвчин, тижэл улсруулах замын өвчин, амьсгалын замын өвчнүүд бол голлож гарч байгаа. Нүүж суух, отрын бэлчээрт гарах нь малчин таны буруу биш. Гагцгүй малынхаа эрүүл ахуйд анхаарахгүй байгаа нь малчин хүний хариуцлага алдагдж байгаа нэгэн зүйл гэдгийг та бүхэн дор бүрнээ сайн тунгаан бодоорой. Монголын үндэсний радиогийн малчин нэвтрүүлэг шинэ дугаараа явууллаа. Нэвтрүүлгийн редактор Зөгтөрд нь найруулагч Оюун Цэцэг.